За аймгийн засаг дарга Насанбаат хонгор сумын иргэдтэй уулзах уулзалт үеэр Тус сумын иргэдээс салхит хонгор чиглэлийн 13 км автоцамыг хусаж өргөсдгөх за үерийн шууд татах ажлыг хийх саналыг гаргасан байна. За энэхүү саналын дагуу энэ сарын 7-ны өдөр аймгийн засаг даргын дэмжлэгтэйгээр салхит хонгор чиглэлийн 13 км автоцамыг хусах, түрэх, өргөсгөх үерийн шууд татах ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажлыг хийхэд Дархан Азцаа орон нутгийн өмчт үйлдвэрийн газрын 3 техник хэрэгслийг ашигласан байна. За ингэснээр салхит хонгор сумын иргэд зорчход зам саадгүй болсон байна. Сумын төвөөс салхит баг хүртэлх одоо шорон замыг бид нэр иргэдээс гарсан хүсэлтийн дагуу аймгийн засаг даргын одоо дэмжлэгтэйгээр Дархан Азцаа орон нутгийн өмчт үйлдвэрийн газрын техник тоног төхөөрөмжийн тусламжтайгаар замын 6 дугаар анги болон сумын засаг даргын даваа газраас шатхууны гарган одоо энэ одоо замыг түрэх ажил одоо өнөөдрөөс хийгдэж байна. Энэ ажлыг одоо нийт одоо 13 км замыг одоо түрж тэгшлэх байгаа. Мөн одоо замыг өргөсгөх одоо дунд нь үүсэн тэр одоо замын зорчих хэсэгт одоо нөлөөлөх тэр газруудыг бид нэр одоо тэгшилж одоо замыг өргөн болгох энэ ажлыг одоо хийж эхэлж байгаа. Энэ ажилд одоо тусалцаа үзүүлсэн нийт одоо аймгийн удирдлагууд болон Дархан Азцаа орон нутгийн өмчт үйлдвэрийн газар одоо төмөр замын 6 дугаар анги хамт олонд одоо талархснаа илэрхийлье одоо. За мөн Тус сумынхан бүх нийтийн цэвэрлэгийг 2017 оны 4-р сарын 7-ны өдөр зохион байгуулж Дархан хаалганаас Хустан даваа хүртэлх олон улсын автозамын 2 талын хогийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгийн газар Эмт наран орон нутгийн өмчт аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар эрүүл мэндийн төв 14-р дунд сургууль 16-р цэцэрлэг соёлын төвийнхэн хамтран цэвэрлсэн байна. Сумын засаг даргын хамгийн газрын дохичлт үйлчлэгээний хэсгийн ажилчид нийтийн эзэмшлийн зан талбайд өдөр бүр 2-3 удаагийн давтамжтай их цэвэрлэгээ хийж байгаа юм. Мөн ойрын өдрүүдэд сумын төвийн хогийн цэгийг түрж тэгшлэхээр төлөвлөж байгаа тухай Тус сумын засаг дарга бидэнд мэдээллээ.